Та дэлгүүрт ороход робот танд инээмсэглэн үйлчилж, сурагчид өглөөний 6:30-д хичээлд очоод оройн 23 цагт харьдаг оронд очиж байсан уу? Эсвэл хүмүүсийн арьс гялалзаж, хотын гудамжинд камерын нүдний цогтөх аргагүй мэт мэдрэгдэж байсан уу? Өмнөд Солонгос бол дэлхийд гайхагдсан технологийн дэвшил, гол сайхны биваажин, K-pop-ийн эх орон, олон ангид киноны төвцөг. Гэхдээ энэ бүхний ард гүнзгий соёл, сэтгэл зүйн дарамт, хүний харилцааны нарийн тогтолцоо оршдог. Өнөөдөр та энэхүү соёл, нийгэм, дэвшил, зовлон, гайхшрал хослолсон ертөнцөөр хамтдаа аялна. 1. Интернетийн хурдтай улс. Өмнөд Солонгос бол интернетийн хурд хамрах хүрээлээрээ дэлхийд тэргүүлдэг. 2024 оны байдлаар 51.7 сая хүнтэй энэ улс 70 сая гаруй ухаалаг утас бүртгэлтэй бөгөөд дундаж хүн өдөрт 7-оос 9 цаг гар утсаа ашигладаг. Wi-Fi сүлжээ бараг бүх газарт метрон, ресторан, гудамжинд хүртэл байх бөгөөд 5G сүлжээг хамгийн өргөн ашиглаж байгаа анхны орн. 2. K-pop соёлын зэвсэг. BTS, Blackpink, EXO гэх мэт дэлхийн алдартай хамтлагуудын ард 10-аас 15 жил үргэлжилдэг дадлага тууштай хөдөлмөр оршдог. K-pop бол зүгээр хөгжим биш. Энэ бол улс орны зөөлөн хүч, эдийн засгийн чухал экспортын нэг. 2023 онд Солонгос улс K-pop, кино, гол сайхны бүтээгдэхүүн зэрэг соёлын салбараас 11 тэрбум долларын орлого олжээ. 3. Хичээл гэж юу байдгийг жинхэнэ утгаар нь ойлгоно. Солонгосын сурагчид өглөө 6 цагт босож орой 23 цагт гэртээ хардаг. Өдөр бүр үндсэн сургуулийн хичээлээ тармагц хагуун хэмээх нэмэлт тавталгад хамрагддаг. Нийт сурагчдын 79% нь нэмэлт тавталгад явдаг бөгөөд эцэг эхчүүд нь жилд хэдэн 10 сая воныг зөвхөн боловсролд зарцуулдаг. Хэд өндөр шаардлага дүнгийн дарамтанд сурагчдын сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг. 2023 оны байдлаар Солонгос төсвөр насныхны дунд сэтгэл готрол, амиа хорлол дэлхийн дунджаас өндөр байна. Амжилттай байх нь хэд их шахалт тэднийг энгийн ажиргалтай байдлыг мэдрүүлэхээс холдуулдаг. 4. Гой сайхны улс. Өмнөд Солонгос нь гой сайхны бүтээгдэхүүний экспорт, арьс арчилгаа, нүүр будалтаараа дэлхийд тэргүүлдэг. Эрэгтэй эмэгтэй гэлтгүй хүн бүрийн арьс цэвэрхэн гялалзан харагдах нь хэвээ үзэгдэл. Солонгост жил бүр 1.2 сая хүн гой сайхны мэс засал хийлэгдэг бөгөөд дэлхийд гой сайхны мэс заслаараа тэргүүлдэг. Өдөр тутмын арьс арчилгаанд 5-аас 10 төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх нь нийтлэг үзэгдэл. Гой сайхан нь гадаад үзмж бус өөрийгөө хүндлэх, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх нэгэн зэвсэг мэт оршдог. 5. Хоолыг зүгээр идэх биш, харилцах хэл. Солонгосчуудын хувьд хооллох гэдэг бол гэр бүл, хамт олон, найз нөхдийн холбоог илэрхийлэх цаг. Хоолыг дангаар нь идэх нь ховор бөгөөд гол зүг хуваалцдаг. Кимчи бол үндэсний бахархал. Дундаж хүн жилд 18 кг кимчи хэрэглэдэг. Сангим заалшаасан дахиа халуун шилтэй хоолнууд нь нөхөрлийн галтгоо гэлтэй. 6. Хяналтанд орох амьдрал. Сөүл хотод камергүй газар гэж байгаагүй. Гудамж, дэлгүүр, офис, нийтийн ариун цэврийн өрөө бүх зүйл бичигдэж байдаг. Энэ нь гэмт хэрэгээс сэргийлэх үр ашигтайч зарим иргэд хувийн орон зайгаа алдсан мэт мэдрэмж авдаг. Мөн нууц камерын гэмт хэрэг буюу эмэгтэйчүүдийг нууцаар бичлэг хийх явдал сүүлийн жилүүдэд олон нийтийн санаа зовоосон сэдэв болжээ. Үүнээс болж тусгай аюулгүй ариун цэврийн өрөө, эмэгтэйчүүдийн камерчлалтгүй бүс гэх мэт шинэ санаачилгууд хэрэгжиж эхэлжээ. K-драм дэлхийд нөлөөлсөн дэлгэцийн давалгаа. Солонгосын олон ангид кинонууд амьдралыг өөр өнцгөөс харах, таних, ойлгох боломжийг олгодог. Squid Game, Crash Landing on You, The Glory гэх мэт бүтээлүүд нь дэлхийд дахин солонгосын соёлыг түгэж байна. Netflix-ийн статистикаар K-драм үзэгчдийн 70% нь гадаадынхан бөгөөд үүнтэй холбоотойгоор K-драм Tower гэх нэр томьёо хүртэл үүссэн байна. K-драм бол зүгээр нэг зураг биш. Энэ бол хоол, хэл, хувцас, гоо сайхан маркетингийн зөөлөн хүч юм. 8. Ёс суртахуун насны хүндэтгэлийн нийгэм. Солонгост нас, байр суурь, албан тушаал бүгд харилцаанд томоохон нөлөөтэй. Хүнтэй мэдлэгтэй бүх их архи дамжуулалтаа хоёр гараа ашиглах, ахмад хүнд хандаа нэцэх буюу хүндэтгэлийн үг хэллэг нь өдөр тутмын норм. Энэ тогтолцоо нь хүний ёс суртахууныг төлөвшүүлдэг гэдэг ч зарим тохиолдолд ахмад насны эрх мэдэлд амгаалж, залуу үеийнхэн өөрийгөө илэрхийлэхэд бэрх болдог. 9. Ганцаардлын ард урт наслалт. Солонгосчуудын дундаж наслалт эмэгтэйчүүдэд 87.7, эрэгтэйчүүдэд 81.6 байна. Энэ нь дэлхийд өндөр тооцогддог. Гэхдээ энэ урт насны ард ганцаардл оршдог. 65-аас дээш настай иргэдийн 45% нь ганцаараа амьдардаг бөгөөд 2022 оны байдлаар ахмад наснуудын амиа хорлолт дэлхийд хамгийн өндөр түвшинд хүрсэн. Энэ бол өндөр хөгжилтэй сэтгэл зүйн хоцрол гүнзгий суусан нийгмийн бодит зураг. 10. Зээлийн дарамтад дагагдсан нийгэм. Гаднаас нь харахад Солонгос бол гялцал машин, брэнд хувцас, үнэтэй гол сайхны бүтээгдэхүүн дүүрэн орон мэт
Гэхдээ энэ тансаг амьдралын ард юу нөхдөж байдгийг бид тэр бүр анзаардаггүй. 2024 оны байдлаар Өмнөд Солонгосын нийт өрхийн 80-аас илүү нь өөрийн нэрээр зээлтэй амьдарч байна. Дундад залуу хүн их сургуулаа төгсмөгц зээлтэй амьдрал руу ордог. Сургуулийн төлбөр, байрны удирдлага, хэрэглээний зээл, гоо сайхны үйлчилгээ, хувийн хичээлийн төлбөр гэх мэт олон зүйлд мөнгө шаардагдана. Солонгосын нийгэм иргэддээ чи амжилттай харагдах ёстой, чи гоё хувцлах ёстой, чи хамгийн сүүлийн үеийн гар утас, хамгийн үнэтэй машинтай байх ёстой гэсэн мессежийг түгээдэг. Жинхэнэ дарамт яг эндээс эхэлдэг. Тансаг хэрэглээг амьдралын түвшний хэмжүүр гэж үздэг нийгэмд зүгээр байх нь амжилтгүй байна гэж ойлгогддог. Зарим хүн ганцхан Instagram постын төлөө брэнд төрөвч худалдаж авдаг. Тэрч бүхэл зарим залуус миний цалингийн 70% зээл явдаг гэж хэлдэгч гадаад төрхөө илүү чухал тооцдог. Энэ нь зөвхөн хувийн асуудал биш. Улс орны хэмжээнд ч эдийн засгийн өрийн хөөс үүсгэж буй тул төр засгаас хувийн зээлийн хязгаарлалтууд тогтоож эхэлсэн. Сэтгэл зүйн хувьд энэ нь хүмүүсийг улам ганцаардуулж, өөрийгөө бусдтай харьцуулах, өөрийгөө голох сэтгэл хямрал руу түлхэж байна. Өмнөд Солонгос бол зүгээр нэг K-pop гол сайхны орн биш. Энэ бол олон давхар твшил, дарамт, соёл, сорилт зэрэгцэн оршдог ертөнц. Энд таныг хөгжим ухтаж авна. Гэхдээ камер дагаж ажиглана. Та гол сайхныг мэдэрнэ. Гэхдээ дарамтыг ч бас ойлгоно. Төгс төгөлдөр харагдах гэсэн тэмүүлэл заримдаа хүмүүст дарамт болж хувирдаг. Бид гаднаа гялцал байж болох ч дотроо хит их зээлтэй, хит их хүлээлтэн дарагдсан байж мэднэ. Тиймээс бид Өмнөд Солонгосыг зөвхөн гялгаар дэлгэц, төгс арьс K-pop-ийн ертөнцөөс цааш илүү бодит амьдралыг нь төлшиг харж сурах хэрэгтэй. Энэ улсыг жинхэнэ утгаар танина гэдэг нь тэнхийн гялалсан болон харанхуй аль талыг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн үг юм. Хэрвээ энэ аялал танд сонирхолтой санагдсан бол лайк дараад сувагтаа нэгдээд дараагийн бичлэгээр ямар улсыг яриулмаар байна сэтгэгдэл хэсэгт бичээрэй.